Сайн байцгаана нөхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв уриалгач. Уриалга гэж юу вэ? Уриалга бичгтээ юуг анхаарах ёстой вэ? Уриалгын бүтэц юунаас бүтэх вэ гэдгийг мэдэж авсны дараа гэр бүлээ хайрлая, эрүүл мэндийн хамгааллыг гэсэн хоёр сэдвээс нэгийг сонгож уриалга бичээрэй. Асуулт даалгаврын дагуу гэрийн даалгавар хийгээд багшийнхаа мэйл хоёр руу анги овог нэрээ маш сайн тодорхой бичиж хэлхийгээрэй. Ингээд сурагчдаа амжилт хүсье. Эхлээд бүгдээрээ уриалга гэж юу вэ гэдгээ бодцгоё. Уриалга гэж юу вэ? Та өөрсдийн бодлороо дэвтэртээ бичээрэй. Уриалга гэдэг нь бусдад хандаж тэдний сайн сайхан зүйлд уриалж дуудаж бичсэнийг уриалга гинэ гэж тодорхойлсон байна. За бүгд дэвтэртээ бичиж аваарай. Тэгвэл уриалга бичгтээ юуг анхаарах хэрэгтэй вэ? Нэгдүгээрт хинд хандах вэ? Хоёрдугаарт юуг уриалгах вэ? Гуравдугаарт яаж уриалгах вэ гэсэн асуултуудыг сайтар тунгаан бодож бичих хэрэгтэй юм байна. Уриалга нь эхлэл, гол, төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрддэг. Эхлэл хэсэгт нь уриалгах зүйл буюу хинд хандаж юуг уриалгах гэж байгаагаа бичнэ. Гол хэсэгт уриалга бичих болсон шалтгаан, ямар санааг хинд тодруулж ярихыг хүсэж байна вэ? Төгсгөл хэсэг хэнийг, юунд, яаж уриалгах вэ? Уриалгахыг хүссэн чухал зүйлээ товч бичих. Эцэст нь хэн уриалснаа бичнэ. Уриалга бичих бүтцээ мэдэж авсан учраас одоо бүгдээрээ нэг бүтцээ дахин ажиглаад гэр бүлээ хайрлая, эрүүл мэндийн хамгааллыг гэсэн хоёр сэдвээс нэгийг сонгож уриалга бичицгээе. За өөртөө сайн бодож байгаад аль нэг сэдвийг сонгоорой. Гэрийн даалгаварт яах вэ гэхээр саяны гэр бүлээ хайрлая, эрүүл мэндийн хамгааллыг гэсэн сэдвүүдээс нэгийг сонгож бичсэн уриалга бусдад хандахтай сайн сайхан зүйлд уриалсан уу? Уриалга бичих шалтгаанаа тодорхой илэрхийлснө гэсэн хоёр асуултыг тавьж хариултыг бичээрэй. Өнөөдрийн хичээлийг анхааран үзсэн сурагчдаа амжилт хүсье.